Трамп ши дарга уулзахдаа ши дарга амар сонирхолтой юм хэллээ. Түүхэн үгийг баг хэлсэн. Гэхдээ тийш орхоос өмнө хэдүүлээ Трамп газардсан байна. Ши даргатай уулзж байна. Тэгээд Бээжингийн Сүхбаатарын талбайгаараа явж байгаа хэдүүлээ харцгаая. Сэргийн хүлээ авал улаан хевс баяртай хөлтөө пропаганда гэж хой ши дарга англиар ярьж чадахгүй Трамп хэдтаар ярьж чадахгүй гэдэг нь яаж хэлцдэг гэсэн үг. Окей. Тэгээд уулзалт эхэлсэн чи одоо ер нь ши даргын кабинетэрчтэй Ван Yi гэх мэтчлэн ингээд байна. Тэгээд энэ уулзалтын зорилго юу юм бэ гэх юм бол яг хуу Иран дээр юм ярьсан байгаах. Гэхдээ энэ дээр бол Хятадууд Ираны ард бат зогсож байгаах. Хятадууд ямар нэг байдлаараа тэр Strait of Hormuz тийш янз бүрийн байлдааны усаас гэх мэт чинь явуулахгүй. Америкчууд тэрийг гуйсан гэж юм. Хятадууд тэр нэр татгалцсан гэж байгаа. Тэ. За гэхдээ Трамп тэгээ өөр юу зулгааж авах гээд байгаа юм бэ гэх юм бол өчигдөр таад миний видеог үзсэн бол ойлгомжтой. Баахан компаниудын гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагч нарыг аваа явсан. Тэр онгоцсон дотор бараг зах зээлийн үнэлгээгээр хараад үзэх юм бол 17 их $80 үнэлгээтэй компаниудыг өдөрж байгаа үүсгэн байгуулсан гэх мэт хүмүүс хамт явж байна. За тэгээ Дональд Трамп одоо юу хэрэгтэй юм бэ гэх юм бол удахгүй сонгуул болж байгаа болох гэж байна. Тэгээ Дональд Трамп юу хэрэгтэй юм бэ гэвэл амжилт хэрэгтэй. Пропаганда хэрэгтэй, дараагийн сонгуул дээр өөрийнхөө магтах юм хэрэгтэй. Тэр юу юм бэ гэх юм бол Америкчуудаа та тийм 401k дансаараа, тэтгэврийн дансаараа, хөрөнгөний зах зээлийг хараарай, S&P 500-ыг хараарай, Dow Jones-ыг хараарай, түүхэн дээд цэгтээ хүрсэн байна. За тийм учраас тэгээ өнөөдөр бас шинэ төв банкны захирал алтан тушаалаа хүлээж авч байгаа. Federal Reserve. Тэгээ Америкийн төв банк эдийн засаг одоо юу их юм бэ гэх юм бол мөнгө хэвлэн инфляц тодорхой хэмжээгээр өссөн. Гэхдээ хөрөнгөний зах зээл бас үргэлжлүүлээд үсэх хандлагатай байх шиг байна. За тэгэхээр Трамп би үгийг хэдүүлээ хамт сонсцгоо. Well, President Xi, I want to thank you very much. First of all, that was an honor like few have ever seen before. And I think I was particularly impressed by those children. They were happy. They were beautiful. The military is... Ши дарга жоохон панда шиг царайтай байна те. Winnie the Pooh жоохон төстэй те. Хэлхээс урахгүй. Тэгээд баярлаа ши дарга те. Ингэж намайг хүлээж авсан хүн баг байхгүй бах. Өөрийнхөө бас магтаж байна. Тэг гайхалтай байлаа хамгийн гол нь хүүхдүүд бүр хайр хүргэж байна. Obvious it couldn't be better, but those children were amazing and they represent so much, and I know they represent so much to you. You and I have known each other now for a long time. In fact, the longest relationship of our two countries that any president has had. Тэгээд бид хоёрын харилцаа нэлээд удаж байна. Яг гэх юм бол Дональд Трамп 2016 онд ирэх байрсан, тэгээ 2024 онд ирэх байрсан, одоо 2026 он болж байна. Тэгэхээр бараг 10 жил болж байгаа. Өмнө нь бол та тэ ямар нэг байдлаар өөр ерөнхийлөгчтэй юм удаан харьцаж үзээгүй. Обама 8 жил тэ, Joe Biden 4. That's to me an honor. We've had a fantastic relationship. We've gotten along. When there were difficulties, we worked it out. I would call you and you would call me, and whenever we had a problem, people don't know, whenever we had a problem, we worked it out very quickly. Тэгээд бид хоёрын харилцаа бол гайхалтай. Ямар нэгэн асуудал гараад ирэх юм бол хоёроо зүгээр утсаар ярьчин тэр асуудлаа шийдвэрлэл чинь яг хөө энэ асуудал байсан. Гэхдээ бүгдгийг бид хоёр тэгээ найз шиг ингээ шийдвэрлэж чадсан. Яа тэгээд би бол улс төрч болж чадахгүй. Би бол бас гадаад хэргийн сайт байж чадахгүй. Яг гэх юм бол миний амнаас ийм том bullshit юу гарна гэж байхгүй. Би бас энэ ширээн дээр ингээ хамт сууж чадахгүй. Яг гэх юм бол шууд миний царай ийм болчихсон заяа. Яг юм хөөе. Чи дөнгөж сайхан Strait of Hormuz хаагаад миний эрчим хүчний ханган нийлүүлэлтийг тасдгаар байсан биз дээ. Тэ. Та нар баг өдөржингөө Тайвантай юу яриад байгаа юм бэ? Тэ баг Дональд Трампыг бадмаа гэж дуудана. Тэ. Окей. Гэхдээ энэ тэ улс төр. Би бол нэг чадахгүй. Эдийн засгийн хямрал ирэх нь ойлгомжтой. Компаниуд татан буугдах нь, хүмүүс ажлын байр алдах нь бас ойлгомжтой. Энэс өөрийнхөө хэрхэн хамгаалах юм бэ? Бас ойлгомжтой. Өөрийнхөө боловсрал руу хөрөнгө олт хийх юм. Гэхдээ маш олон хүмүүс ямар шийдвэр гаргад юм бэ гэх юм бол Америк явъя, Канада явъя, Урагшаа явъя, Япон явъя, Солонгос явъя, их сургуульд суръя. Тэгээ хандаа юу үлдчихдэг юм бэ гэх юм бол нэг цаас үлдчихдэг. За би одоо Way Academy-тэй 2 жил хамтарч ажиллаж байгаа. Төгсөх анги болгоно. Төгсөхөөсөө өмнө
80% нь орлогоо дэвшүүлсэн эсвэл ажлын байртай болсон байдаг. Тэгээ энэ жилээс ахуулаад Way Academy дээр ямар сургалт нэмэгдсэн бэ гэх юм бол хиймэл ойхаан хиймэл ойхааны агентыг хэрхэн ухсардаг, өдөртдөг вэ? Ирэх 2-3 жилийн дотор карьер орлогоо дэвшүүлмээр байгаа хүмүүс заавалчгүй шаардлагатай эсвэл. За, тэрний хажуугаараа бас digital marketing, content-ийн сургалт байгаа. Data analyst, тэгээ бизнес шинжээчийн чадвар. Би дахиад хэлж байна. Энэс сурах юм байх юм бол карьер дээр, ажлын байр дээр, өөрийнхөө компани дээр энэ чадваруудыг тэднээсээ үр ашигтай хэрэгжилж байгаа хүмүүс. За, сонирхож байгаа юм бол дээр юм уу доор тэ вебсайт нь байгаа, хаяг нь байгаа, Facebook page, Instagram руу холбогдоод дараагийн эсэлт 6 сар эсэлтэлж байгаа. Амжилт хүсье. We're going to have a fantastic future together. Such respect for China, the job you've done. You're a great leader. I say it to everybody. You're a great leader. Sometimes people don't like me saying it, but I say тэгэл бид хоёрын харилцаа манай хоёр улсын хамтын ажиллагаа бүр солиотой болно, гайхалтай болно. Би бол таныг үргэлж агуу лидер гэж дуудана. Зарим хүмүүс намайг таны ингэж дуудах дургу бити тэгээсэ гэж хүсдэг. Тэгээд дахиад заяа. Та хэд ингэ санаж яхах. Жилийн өмнө Трамп Арабын орнуудаар ингэ тойрсон шүү дээ. Тэ? UAE явсан, Saudi Arabia явсан. Тэгээд тэр Mohammed bin Salman-ыг ямар амар магтсан юм бэ те бүр ингэ кринж болсон шүү дээ. Би дахиад хэлье. Улс төрч байж чадахгүй яагаад гэх юм бол шууд нэг үг хаймаар санагдана. Тэр юм бэ гэх юм бол чи яг жилийн өмнө Mohammed bin Salman юу гэж хэллээ? Араб цэцгэлэн гэж хэлж ийсэн инх тайван бүр ингэ те та эдийн засаг бидний хамтын ажиллагаа шин төвшөнд хүрнэ. Одоо чи юу болсон бэлээ? Стрит формус хаагцсан дэд бууц эдийн засгууд нурж байгаа. Чамд нэг ч итгэх юм ерөөсөө байхгүй гэж хэлэх байхаа. Anyway because it's true. I only say the truth. Миний амнаас ганцхан үнэн үг гардаг. I just want to say on behalf of all of the great delegation that we have the greatest businessmen, the biggest and I guess the best in the world. We have amazing people and they're all with me. Every single one of them. We asked the top 30 in the world, every single one of them said yes. And I тэгээд би баг хамт олондоо ирж байгаа. Тэгээд нэмээд хэнийг дагуулад авчирсан ирсэн юм бэ гэвэл дэлхийн топ бизнесмэнүүд 30 хүнийг би өрсөн 30-уулаа санал нийлээд надад хамт ирсэн. Тэгээд дэлхийн топ бүтээгдэхүүн үйлчлэгээ санал болгодог хүмүүстэй хамт ирсэн юм аа. didn't want the second or the third in the company. I wanted only the top. And they're here today to pay respects to you and to China. And they look forward to trade and doing business. And it's going to be totally reciprocal on our behalf. So I really look. За бидний санал юу юм бэ гэх юм бол хамтдаа 8 хий, хөрөнгө олт хий, хамтрий Very much forward to our discussion. It's a big discussion. There are those that say this is maybe the biggest summit ever. They can never remember anything like it. I can say in the United States, people aren't talking about anything else. Тэгээд энэ баг дэлхийн хамгийн том уулзалт чуулган болж байгаа байж магадгүй яагаад гэх юм бол миний нэр Дональд Трамп саяны үйлдвэрийг би өөрөө нэмсэн. Тэгээд Америкт хүн болгон юу ярьж байна гэх юм бол бид хоёрын уулзалтыг ярьж байна. But it's an honor to be with you. It's an honor to be your friend. And the relationship between China and the USA is going to be better than ever before. Thank you. Тэгэл нэр хүндийн хэрэг. Тэгээ энд байх, таны найз байх. Тэгээд Америк хэдтийн харилцаа хамтын ажиллагаа тэгээ бүр пуужинд наа. Окей. Ши даргын хэдэн үгийг сонссон. To set the course for and steer the giant ship of China-US relations, so as to make 2026 a historic landmark year that opens up a new chapter in China-US relations. Тэгээд хятад Америкийн эдийн засаг их ашиг энийг би нэмж байгаа шүү заяа. Орчуулан найруулж байгаа гэсэн. Энэ хоёр том агуу том усан онгоцыг өдөртнө гэдэг чинь бид хоёрын үүрэг. 2026 он энэ хоёр улсын хамтын ажиллагаа тий ойлголцох шин төвшөндөө аль алин дээр хүрэх ёстой. Тэгээд ши даргын энэ хамгийн сонирхолтой үг нь энэ заяа. The whole world is watching our Хамаг дэлхийд бид хоёрыг одоо харж байгаа, биднийг эд харж байгаа. meeting. Currently, transformation not seen in a century is accelerating across the globe, and the international situation is fluid and turbulent.
Тэгээд өнгөрсөн 100 жилийн хугацаанд бараг байгаагүй өөрчлөлтүүд одоо эрчим дэлхийн эдийн засаг олон улсын харилцаа тий иргэн тойрон маргаан гарч ийн. Situation is fluid гэдэг чинь ер нь бол айгүй хурдан нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа. Энэгээр юу хэлж байна гэх юм бол Орос Украиныг хэлж байна. Тайван хятадыг ярьж байна. Иран, Израиль, Америк, Middle East тий Арабын орнуудыг ярьж байна. The world has come to a new crossroads. Тэгээд бид дэлхийн эдийн засаг тий дэлхийн улсууд нэг томоохон хугарлын цэг дээр ирсэн байна. Can China and the United States overcome the Thucydides trap? Энэ амар чухал. Can China and the United States avoid or overcome the Thucydides trap? За Грекийн түүхийг дурдж байна. Барууны соёлын одоо суурь гэх юм одоо Грекээс гаралтай, Ромоос гаралтай, Европоос гаралтай шүү дээ. Тэгээ хамгийн анх хаанаас юм бэ гэх юм бол Грекээс. Тэгээ 3000 жилийн өмнө. Тэгээ Thucydides дурдна гэдэг чинь Thucydides trap, Thucydides-ийн ярьсан аюулыг эрсдлийг манай хоёр улс бид нэр ингээд давж чадах юм уу үгүй мүү гэсэн асуудал гарч байна. Тэгэд юу дурж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо 2500 2600 жилийн өмнө Атен дэлхийн ертөнцийн номер 1 байсан. Тэгээд бас НАТО шиг ийм холбоо үүсгэсэн байсан. Гэхдээ цаанаасаа хэн гараад ирж ийсэн бэ гэх юм бол хин хүч авч ийсэн бэ гэх юм бол Спарта гарч ийсэн байхгүй юу? Окей. Тэгээ Атен номер 1 байр суурь алдах эрсдэл орсон. Яагаад гэх юм бол Спарта нэлээд эрчтэй эдийн засгийн өсөлтөөр хүн амын тоогоор хамтрагч түншөөрөө ерөөхдөө Атены араас орж яхад нь Атенчууд юу хийсэн бэ гэх юм бол дайн зарласан. Хоорондоо алдсан. Хэдэн 10 жил хоорондоо алдсаад хамгийн сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол бас энэ тухай хэдүүлээ одоо ярих ёстой. And create a new paradigm of major country relations. Can we meet global challenges together? Тэгээ бас энэ Грекийн түүхийг дурдж байна гэдэг чинь Thucydides trap гэдэг үгийг хэн санаачсан бэ гэх юм бол Америкийн геополитикийн шижээж бас энийг санаачсан. За тэгээ энэ дээр би бас хятадуудыг нэг магтмаар байна. Яагаад гэх юм бол тэд нар одоо Sun Tzu гэх мэт чинь ярьж болно. Мингний үе хятадын түүхэн дээр үндэссэн нэг зүйрлэл нэг жишээ авч болно. Тэгээгүй. Юу ашигласан бэ гэх юм бол барууны хамгийн том жишээ. Тэ Атен бол та нар, Спарта бол бид нар хоорондоо алдсаж магадгүй бас энэ дотор юу агуулгдсан байгаа юм бэ гэх юм бол хин яасан юм бэ гэх юм бол Атен ялагдсан. Тэгээ өнөөдрийн цаг үед амар тохирч байгаа. Яг гэх юм бол Америкчууд яг Атен шиг баг түүхийг давтаа явж байгаа. За энэ хажуугаараа бас манай скулинг гишүүдүүд бидний хөрөнгө оруулагч бас ингээ хэлмээр байна. Яг гэх юм бол энэ улс дээр би өчтөд дурдсан Jensen Huang очсон. Тэгээд Nvidia-гийн chip Blackwell GPU-нуудын борлуулалт нь батлагдсан байх шиг байна. Тэгээд та харж байгаа бол Nvidia-гийн хувьцаа overnight market дээр 3%-аар өссөн. Өчигдөр 222 дээр байсан. Ер нь бол одоо 232 дээр явж байгаа. Өнөөдөр орой магадгүй 240 хүрч маяг гих мэт чинь тэгээ манай гишүүдүүд яасан бэ гэх юм бол $198 дээр буцаагаад Nvidia руу орсон. Нэлээд жинтэй. Тэгээ 198-аас одоо 232 дээр явж байгаа. Тэгээ өчтөрийн видеон дээр бас нэг гишүүн байсан өчтөр нөгөө дансны үлдгэлэл гадаад арилжааны дансны үлдгэл $173,000 болцсон байсан. Тэгээ өнөөдөр өглөө бас надад мессеж явуулсан. Эдрээ өчтөр $173,000-тай унтсан. Сэрсэн чинь $176,000 болцсон байна. Тэгээд зах зээл нэгт ч юм бол энэ баг 180,000 болчихно. За буцаагаад Deng Xiaoping юу хэлж ирсэн бэ гэх юм бол тайван нөхцөл байдлыг харж өөрийнхөө байр суурь хадгал, хамгаал асуудал гараад ирэх юм бол тэрнтэй ингээд тайван асуудлаа битгий хандар. Тэгээ өөрийнхөө чадвараа нуу. Тэгээ цаг хугацаа өөрийнхөө чиний цаг хугацаа бидний цаг үе ирнэ. Тийм учраас тайван хүлээж тэр хүртэл ерөөхдөө битгий том юм яриа гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд хятадууд яг энэ стратегийг ашиглаж байна. Тэгээ Thucydides trap-ыг ингээд дурдж байна гэдэг чинь дахиад жоохон цаг хугацаа хожих гээд байна. Тэгээ хизээ нэгэн цагт хүн болгон нэг ойлголтод хүрчин. Хятадууд Америкаас том юм байна. Эсвэл тэр хоёрыг ижлэхэн болчлоо гэх ойлголтод хүрчин. Тэгээ хамгийн гол нь Америкчууд бас энэ ойлголтод хүрчих юм бол дайн болохгүй. Одоо хятадууд юу хэрэггүй юм бэ гэх юм бол Strait of Hormuz
бүр хаагдах нь хэрэггүй, Америкчууд Тайваныг хамгаалах нь хэрэггүй, Америкчууд ямар нэгэн садаа болох нь хэрэггүй, Хятадууд ямар байна гэх юм бол зүгээр тайван үргэлжлүүлээд өсгöd байгаа. За тэгээд Thucydides trap хэдүүлээ бас жоохон ярьцгаа юу юм бэ гэх юм бол тийм Грек улсыг та харж байна. Тэгээд Атикагийн хэсэгт Атен хот байсан. Тэгээд энэ бүх жижиг хотууд хэний хамтарч байсан бэ гэх юм бол Атены хамтарч байсан. Атен эхлээд юу хийсэн бэ гэх юм бол нөө Перс хүмүүсээс грекчуудыг хамгаалсан, аварсан. Тэгээ энэ грек орнууд, энэ грек жижиг хотууд яасан бэ гэх юм бол Атентэй хамтраад нэг НАТО шиг холбоо үүсгэсэн. Тэгээ дахиад ямар нэгэн улс нэг итгэхэд бид нар руу дайрах юм бол бид нар хамтраад өөрийнхөө хамгаална. За тэгээ энэ амар төстэй сонсогч гин үү? Дэлхийн 20 дугаар дайнтай адилхан юм болсон байгаа байхгүй юу? Тэ? За тэгээд Атены гаргасан мөнгөн дэвсрэг тэр системийг ерөөхдөө ашиглалаа. НАТО ерөөхдөө цэцгэлж байсан инх тайван бараг нэг 80 100 жил ерөөхдөө тогтвортой байсан. Гэхдээ эзэн нэгэн цагт Атеныхан юу хийсэн бэ гэх юм бол давраад эхэлсэн. Тэднийг боогод эхэлсэн, тэдний эдийн засгийг саагаад эхэлсэн. Тэгээд юу үүссэн бэ гэх юм бол нэг өрсөлдөгч гарч ирээд Спарта гарч ирсэн. Тэгээд та харж байгаа юм бол Спарта энэ доор тэгээд цэнхэр нөгөө Спартагийн тал, улаан нь бол нөгөө Атены тал. Тэгээд юу хийсэн бэ гэх юм бол Атеныхан хаашаа дайрсан бэ гэх юм бол Сицили руу дайрсан. Италийн нэг хэсэг. Аль хот тэнд байсан бэ гэх юм бол Syracuse. Тэгээд тийшээ дайраад эхлээ жоохон ялагдсан, эрсдэлд орсон. Гэхдээ нөгөө sunk cost fallacy гэдэг чинь нөгөө арилжаан дээр бас амар чухал. Америкчууд одоо юу хийж байна гэх юм бол Иран руу дайрсан, бөмбөгдсөн тэндээ заавалчгүй ялах ёстой. Ялагдаж ерөөсө болохгүй. Тийм учраас ялахын тулд одоо дахиад цэрэг явуулах магадaltaй. Бүр карг арлуу дайрч магадгүй гэх мэт чинь. Тэгээд өнөөдрийн Америкчуудын Syracuse, Сициль юу юм бэ гэх юм бол Иран баггүй. Тэгээд Атеныхан нэмж цэрэг явуулсан, all in хийсэн, хамаг амиа энэ дээр тавьсан. Тэгээд юу болсон бэ гэх юм бол хамаг цэрэг алдсан, хамаг байлдааны авсан байхгүй болсон. Тэгээд ойролцоо 10 жилийн дараа Атен ерөөхдөө хамаг хүчээ алдаад Спартад ялагдсан. Тэгээд Грекийн түүх ярьчих тий. Тэгээд та ховж жоохон шүд ярьчих уу? Жоо хөвчлээ юм ярих уу? Та дуртай байх тий. Энэ 100 би ерөөхдөө нэг киног тэгсэн ядаж хүлээж хийсэн. Тэр юу юм бэ гэх юм бол нөгөө Christopher Nolan-ы The Odyssey. Миний хамгийн дуртай номны нэг нь тий Homer-ийн Odyssey. Тэгээ бас Iliad, Matt Damon гэх мэт чинь тоглолтыг. Тэгээ яг миний төрс өдрийн дараах өдөр. Миний төрс өдөр 7 сарын 16 нөхгүй. Matt Damon, Tom Holland, Anne Hathaway, Robert Pattinson. Тэгсэн ингээд Lupita Nyong'o, Zendaya. Тэгээ Charlize Theron. Гэхдээ Lupita Nyong'o тасар. Zendaya latte macchiato хар. За гэхдээ яг вэ. Гэхдээ энэ Odyssey энэ Troy юм дайн юунаас болж ирсэн таад мэдж байгаа хаа тий. Та 2003 онд гарч ирсэн кино үзсэн үү? Troy. Юунаас болж эхэлсэн юм бэ гэвэл Paris тий Orlando Bloom Legolas бүчинцний жүжигчин. Paris юу хийсэн бэ гэвэл Menelaus-ийн эхнэр авгааг зүшүүрээ авцсан. Найрцсан. Menelaus тий Helen-ы нөхөр. Тэгээд Helen ямар эмэгтэй байсан бэ гэх юм бол дэлхийн хамгийн тасархаа, хамгийн царайлаг, хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. Яагаад Helen юм чухал юм бэ гэх юм бол тасарсан хүүхэн байсан болохоор Грекийн бүх хаан нэр хүнтэй хүмүүс Helen-тэй сууя гэд гуйж исэн байхгүй. Окей. Тэгээд Menelaus ялсан. Тэгээ бусад хүмүүс нь ямар амлалт өгсөн бэ гэвэл бид нэр тэ насаараа Helen-ыг хамгаалнаа, нэр төрийг хамгаалнаа гэсэн амлалт өгсөн. Окей. За тэгээд Paris Helen-ыг шүрээ аваад дээрэмдээд найраад Troy явцсан. Тэгээ бусад хүмүүс Helen-ыг буцаагаад авахын тулд дэлхийн хамгийн тасархай бүсгүй тэгээд дайн зарласан. Ерөөдөө дайн эхэлсэн. За. Christopher Nolan хүн болгон гайхаж ирсэн байхгүй. Хэнийг Helen болгосон юм бэ? Яг гэх юм бол Helen гэдэг чинь дэлхийн хамгийн царайлаг, тасархай бүсгүйг кино руу оруулах ёстой гэсэн үг байхгүй юу? Энэ. Lupita. За тэгээд төсөөл үзчихээ заяа. Menelaus. Миний Helen хайччваа. Hey guys. Бид нар миний Helen-ыг булаагаад авчихсан юм аа. Дайн зарлаа. Helen-ыг буцаагаад авчиг.
гэсэн нөгөө хэд. Нэ яшгүй. Чи зүгээр Африкаа дахиад зөндөө байгаа. Идрээ чи расист уу? Яа. Идрээ чи сексист уу? Яа. Тэгээд миний хелник авчлаа штэ ах дээр очиод Агамемнон хаан дээр очиод би хаан авчихгүй болохгүй бро хоёлоо Трой дан зарлаа гэсэн чинь нэ яри маргааш. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол өмнө банд Ашин киног продюс хийж явах та тий хэнийг хаан болгосон бэ гэх юм бол герман жүжигчин Дайан Кругерыг болгосон. Тэгээд хүмүүс тухайд амар харгас шүмжилж байсан байхгүй Дайан Кругер амар хөөрхөн тий модель тасархаа үзэсгэлэнтэй. Гэхдээ хүмүүс юу гэж ярьж ирсэн бэ гэх юм бол хангалттай биш ээ. Царай муутай байна. Хайлан шиг биш байна. Тэгээ бас давхар юу ярьж ирсэн бэ гэх юм бол дэндүү герман царайтай байна. Дэндүү дөрүүлчин, дэндүү ингээд тий дэндүү үнцгтэй ингээ ирүүн ингээд яс масан дэндүү герман ястай байна. Хангалтгүй юм болохгүй. Тий юу ярьж ирсэн бэ гэх юм бол энэ Моника Беллучи шиг. Яг энэ зинда бол байна тий. Одоо энэ Дайан Кругерыг хараад үзэх юм бол зүгээр дангаар нь харах юм бол ингээд 9.5 оноо. Гэхдээ ингээд Моникаг харчих юм бол 7. Тэгээ Моника Беллучи тий Монгол нэг ирж ирсэн. За тэгэхээр Моника Беллучиг та нэг сайн хараад ав. Тий Мэ. Яа. Бра. Окей, тэгээд энэ киног би үзэхгүй хаа. Энэ киног би үзэхгүй. Магадгүй даунлоад хийж магадгүй заяа. Яагаад вэ гэвэл дахиад нэг намайг гомдоосон. Яг гэх юм бол энэ кинон дээр бас Achilles амар чухал те. Номер 1 баатар. Гол дүрийн нэг нь. Окей. Achilles. Тэгээд энэ кино дээр хин тоглосон бэ гэх юм бол Brad Pitt. Brad Pitt. Яа, бүсгүйч танд шүс гож байгаа. Лайк дараарай, тий. За тэгээд Achilles-ийг энэ кинонд хин тоглон гинэ гэвэл Elliot Page. Тэ энэ юу юм бэ гэх юм бол шарах. Яа гэх юм бол Elliot Page өмнө Alan Page байсан. Эмхтэй хүн байсан одоо эрэгтэй гинэ. The Elliot Page-ийн өндөр нь 1.55 м. Яг Achilles шиг харагдаж байгаа. Бра. Тэгээ анхны бичлэг задарсан. Энэ киноны. Achilles-тэй бичлэг задарсан. Хэдүүл хамт харцлаа. Энэ яг Achilles байгааз. Elliot Page. Тэгээ турхаа. Зэ. Тэгээ гар 2 м 13 өндөртэй. Дүүрэн болчихсон. Тэгээд интернет дүүрэн сенсац ховж болж байна. Тэгээд хаяал ховж ярьдаг юм аа таад намайг уучлаарай тий. Тэгээ энэ бүр амар фаны тий. Hector энэ бол нөгөө Achilles-ийн дүр зураг нь гинэ. За тэгээд таад мэдж байгаах ийм даршилсан үгэрцэн янз бүрийн тийм бүтээгдэхүүн худалдаж авахдаа тэр шилийг онгойлоход хаяа амар хэцүү. Тэгээ энэс асуудаг юм бэ гэх юм бол нөхөр юм уу эрэгтэй хүнээс асуудаг. Тэр эрэгтэй хүн чадахгүй юм бол нэг алчуур аваад энэ шилийг ингээд задлах гэж үздэг. Тэгээд Hector юу хийж ийна гэх юм бол Achilles-ийг challenge хийж байгаа. Энийг задлаад одоо үзүүл. Эр хүн юм бол. Тэгээд дахиад нэг бичлэг задарсан. Come on. Take that. Ark, why won't you open? I give up. Бас Zendaya орцсон байгаа. Гэхдээ одоо болох байхаа. Тэгээд нэг сонирхолтой геополитикийн мэдээлэл би хэлээ үсттэй. Гэмээр байна. Сонссоо. Take a look at how the Americans are planning to restore Nord Streams. I'm talking about 2 gas pipelines, and they were blown up. Та зүгээр хараарай. Америкчуудыг хараарай. Тэд нэр яаж одоо Nord Stream pipeline-ыг буцаагаад ашиглалтанд оруулах гэж байгаагийн хараарай.
The Americans under Biden said that these gas pipelines would not work, but Америкчууд Байденний үеэр юу гэж хэлж ирсэн бэ гэх юм бол энэ газын хоолой явахгүй, энэ газын хоолойг ажилуулахгүй. now they accuse the Ukrainians of blowing up these two pipelines actually. Тэгээ одоо Америкчууд юу ярьж байна гэх юм бол Украинчууд тэр газын хоолойг дэлбэлсэн гэж ярьж байна. Хин дэлбэлсэн бэ гэх юм бол хэдүүлээ бүгдээр мэдж байгаа Америкчууд. 4 pipelines, 3 out of 4 were blown up. The Americans want to buy over the part that was owned by the European companies. За тэгээ Америкчууд одоо юу бэлдэж байгаа юм бэ? Ямар саналыг явуулаад байгаа юм бэ гэвэл Nord Stream pipeline-ыг худалдаа авах гэж байгаа. Европчуудаас. Тэгээд энэ юутай холбоотой юм бэ гэх юм бол Атен Спартатай амар холбоотой байгаа болохгүй. Герман Европын эрчим хүчний ханган нийлүүлэлтийг ингээ бодоо олгочоод германчуудыг санхүүжүүлсэн газын хоолойг дэлб аваад тэн дээр улс төрийн хувьд бол 20-50. Тэгээ одоо Герман Европын эдийн засаг хогийн цэг дээр ирсэн байгаа. Газ ерөөсө урсахгүй байгаа. Тэгээ Америкчуудад юу их гэдэг нь бол германчуудаас тэр хувийг худалдаж ав. Тэгээ Оросуудтай хамт юу их вэ гэх юм бол Герман руу газ зарна. Дундуураа сайхан ашиг хийн. Тэгээд тусгаар тогтол байхгүй гэсэн үг байна. Тэ. Атены боол болж байгаа гэсэн. Энийг одоо удахгүй хүн болгон мэдчихэж байгаа. Тэгээ Европчууд энийг эсэргүүцсэн. Германчууд. Энэ бол сайн дуусгүй гайс. За одоо үрцээ явж ирлээ.